Анхдагч төхөөрөмжүүдийн ажиллагааг судлах. Генератор нь болохоор механик энергийг цахилгаан энерги болгон боловсруулах зарчим үүрэгтэй. Генераторын үйл ажиллагааны ерөнхий зарчим нь соронзон орон ба дамжуулагчийн хамтарсан харилцан үйлчлэл суурилдаг. Тухайлах юм бол роторыг эргүүлэх мөчид соронзон индукцийн шугамуд түүнд үүсэх бөгөөд энэ үед цахилгаан хөдлөгч хүч үүсдэг. Цахилгаан хөдлөгч хүч үүснээрээ гулсах цагиргаыг ашиглан гүйдэл дамжуулж хэлхээнд өгдөг. За энэ зурагт болохоор нэг фазын 4 туйлтай генераторын бүтцийг харуулсан байна. За генератор нь бол дараах хэсгүүдээс бүрдэнэ. Нэгдүгээрт нь статорыг цахилгаан соронзон туйлуудаар бэхэлсэн хүрээ. Энэ хүрээ нь болохоор металлаар хийгдсэн бөгөөд механизмын бүх элементүүдийн хамгаалалтын функцийг гүйцэтгэх ёстой. Хоёрдугаарт нь болохоор оромгийг бэхэлсэн статор. Энэ нь ферромагнетик гангаар хийгдсэн байдаг. Гуравдугаарт нь ротор. Ротор нь хөдлөх элемент бөгөөд түүний гол дээр цахилгаан гүйдэл үүсгдэг оромог байрлсан байдаг. Дөрөвдүгээрт нь болохоор ротороос цахилгааныг зайлуулдаг коммутатор. Энэ нь хөдөлгөөнд дамжуулагч цагиргуудын системийг хэлнэ. Соронзон орны хүчний шугамуд оромгийг гаталж байх үед дамжуулагч дотор цахилгаан гүйдэл үүсдэг. Индукцийн цахилгаан гүйдэл нь хүрээнд ойртох үед түүний орон зай соронзыг няцааж татагдах байдлаар урсдаг. Хүрээ нь соронзон туйлуудын чиглэлийг өөрчлөхөд цахилгаан гүйдэл мөн чиглэлээ өөрчилдөг. Механик энергийн их үүсвэр дамжуулагчийг эргүүлэхэд эсвэл соронзон орныг эргүүлэхэд генератор нь цахилгаан гүйдлийг үүсгэдэг. За миний сонгож авсан одоо 4-р дулааны цахилгаан станцын хувьд бүх генераторууд нь 10.5 кВт хүчтэй хэлхээнд үйлдвэрлэх бөгөөд 80-аас 100 МВт-ийн чадалтай 4 ширхэг турбо генератор, 80 МВт чадалтай 2 ширхэг турбо генератор, 2015 онд одоо сүүлд ашиглалтанд орсон 125 МВт чадалтай 1 ширхэг генератор ашиглагдаж байгаа. За энэ зурган дээр цахилгаан хөдөлгүүрийн одоо хэрхэн ажиллах ажиллагааны зарчмыг харуулсан байна. За трансформатор. Трансформаторын ажиллах зарчмыг ярив. Трансформаторын анхдагч тал дээр хувьсах хүчтэл нь индукцийн хуулийн дагуу зүрхөвчөнд хувьсах соронзон урсгалаар нөлөөлдөг. Энэ хувьсах соронзон урсгал нь трансформаторын хоёр дахь талын хүчтлийг эргээд индукцэлж өгдөг. Хоёр дахь оромог дээр хувьсах гүйдэл нь амперийн хуулийн дагуу анхдагч оромогт хувьсах гүйдлээр нөлөөлнө. Хувьсах гүйдлийн давтамж бага байх үед зүрхөвчийг ферро соронзон материалаар хийх ба түүний соронзон нэвчилт өндөр байдаг. Үүгээр болохоор ганц зүрхөвчгүй трансформатораас хувьсах соронзон урсгалын нягт өндөртэй учир илүү өндөр оромгийн хүчлийг гаргах боломжтой байдаг. За 4-р дулааны цахилгаан станцын хувьд генератор бүр 2 трансформатортай байдаг. Нэгдүгээрт нь өсөгч трансформатор. Энэ нь болохоор 10.5 кВт-ийг 110, 220 кВт 220 кВт болон хол газар алсад дамжуулдаг. Хоёрдугаарт нь болохоор бууруулагч трансформатор. Энэ нь 10.5 кВт-ийг 6 кВт болгон дотоод хэрэгцээг хангах зорилгоор дамжуулдаг. За одоо эдгээр генератор болон трансформатор дээр үүсэх хэвийн бус горин болон гэмтлүүдийн талаар ярив. Генератор дээр болохоор статорын гэмтэл, роторын гэмтэл, мөн генераторын хэвийн бус горин гэсэн гэмтлүүд гарч болдог. Харин трансформаторын тухай ярих юм бол
хэвийн бус горим, тосны шүүрэлт ба тосны төвшин хангалтгүй байх, оруулгын тосны төвшин буурах, тосны дээд үеийн халалт ердийнхөөс их үлээх салхилуур ажиллахгүй байх зэрэг хэвийн бус горим үүсч болно. Трансформатор дээр илэрсэн гэмтлийг трансформатор таслалгүй устгах боломжгүй бол уг трансформаторыг ажилд үлдээх, засварт гаргах тухай шийдвэрийг станцын ажиллагааны горимоос хамааруулж автотрансформаторын нийлмэл хөргөлт аваарын байдлаар зогсоход хэвийн ачаалтайгаар 10 минут, хоосон явалтын үед 30 минут, дээрх хугацаанд тосны дээд үеийн температур 80 Цельсийн градус хүрэхгүй бол цаашид хэвийн ачаалтайгаар тосны дээд үеийн температур 80 градус хүртэл албадмал хөргөлж зогсноос хойш 1 цагийн хугацаагаар ажиллавал болдгоо. Хэрвээ гэмтлийн мэдэгдэхүйц шинж чанар илэрх юм бол одоо жишээ нь гэвэл хагарах, тос цацах гэх мэт зүйл илэрх юм бол трансформаторыг яаралтай таслах ёстой байдаг. Тасласны дараа болохоор химийн шинжилгээ ихээр трансформатороос сорьц авж өгдөг. Гэмтэл хэрвээ яг тийм хагарах болон тос цацах гэмтэл илрээгүй бол одоо хин сорьц авч шинжилгээний хариу хүртэл трансформаторыг таслахгүй байлгадаг.